Америк улсад сансар судлал буюу нөгөө NASA-д төрөөс ихээр мөнгө төсөөлөхөөр дургуутдаг хүмүүс маш их байдаг. Яагаад тэгэхээр тийм удааас холын яг баг амьдралд хэрэггүй гэх юм уу? Бодит амьдрал дээр нэг амар буугаад байдаггүй тэрхүү зүйлийг судлахын төлөө бид нар яагаад хэдэн тэр бумээр нь мөнгө зарах ёстой юм бэ гэж боддог хүмүүс маш их байдаг. За би яг тэр бодлын эсрэг нэгэн зүйлийг тайлбарласан номын талаар ярих чинь. Номынхаа нэр нь амар гоё заяа. Завгүй хүмүүс зориулсан астрофизик. Тэгээ зохиогч нь олонгууд энэ ах та нар харж байсан байх. Тэгээ миний хувьд болонгууд сансар судлалыг судлах нь надад маш сонин санагдаад байдаг. Яагаад тэгэхээр энэ бүх шинжлэх ухааны одоогийн нээлтийн эхлэн асламлаа гэж би боддог аахгүй юу? Одоо зөвхөн бодонгууд дээр үед хүмүүс одоо агууд амьдардаг байсан үедэр гэх юм уу? Үед унтахаа өмнө дээшээ тэнгэр рүү харангуй зөндөө олон од байгаад тэгээд энэ яг од ямар учиртай юм бол энэ од энд байгаад тахаараа цагаагаар юм байгаад байна гэх мэтээр ингээд альва зүйлийг ажиглаж эхлээд тэгээд тэндээсээ зөндөө олон зүйлийн суур эхлэн тавигдсан болов гэж би л боддог. Намын зохиолч Тайсон болонгууд астрофизикийн хамгийн чухал зүйл нь юу вэ гэхлээр чамайг ямар өчүүхэн гэдгийг мэдрүүлдэг гэж хэлж байгаа. Нөгөө нэг Аполло 11 хөлгийн нисгэгч Майкл Коллинс хамгийн анх дэлхийг сансрынхаа өлгөөс нэг нөгөө сансраас харчаад нэг юм сонин мэдрэмжийг мэдэрсэн гэж байгаа байхгүй. Тэр нь юу юм гэхлээр нэг юм одоо бидний байгаа ертөнц ямар өчүүхэн юм бэ гэдэг нэг тийм сонирхолтой мэдрэмжийг мэдэрсэн гэдэг. Бас Аполло 14-ийн бас нэг дотор сууж явсан сансрын сэчиг үйлчилсэн бэ гэхлээр нэг юм одоо би өөрийгөө Америкийн иргэн гэж боддог байсан бол дэлхийг алсаас хараад нэг юм би бол дэлхийн иргэн байна гэсэн тийм ухаан орох шиг зүйл болсон гэж ярьдаг. Тэгээ яг тэрэн шиг астрофизик ч юм уу тийм агуу том ертөнцийг судлаад ирэхээрээ хорвоо ертөнц чинь ямар уужим юм бэ? Би ямар жижиг юм бэ? Би чинь зүгээр л нэг юм сансрын тоос, оддын тоос юм биш үү гэдэг нэг төрлийн тийм эго чек болдог гэж үзсэн надад хамгийн их таалагдсан. За тэгэхээр бидний хамгийн дөрөв мэдэх ёстой асуудал бол хамгийн чухал буюу хамгийн их хилэнцэг болох их тесрэлтийн онол яг яаж үүссэн? Тэгээ бид нар яг анх энэ бүхэн яаж эхэлсэн гэдэг асуулт. За хамгийн анх 1926 онд астрономч Эдвин Хаббл анх их тесрэлтийн онолын талаар нэг юм ойлголтыг хүмүүст гаргаж ирсэн. Тэрээр юу гэж бодсон юм бэ гэхээр тэрнээс өмнө хүмүүс ертөнцийг бол нэг тийм тогтвортой, хөдөлгөөнгүй гэх юм уу арчж яадаг гэж бодсон бол Хабблийн анзаарснаар хуучинд байсан ертөнц илүү жижигхэн бас илүү нэгт байсан. Тэгээ цаг хугацаа өнгөрөх тусам ертөнцийн нэгтэн багасаад тэгээ улам тэлээд байгааг анзаарсан. Тэгээ тэндээс анх их тесрэлтийн онол гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэгээ тэрийг амар ингээнээр ойлгох юм бол микроскопийн түвшинд зөө маш жижигхэн цэгийн түвшинд одоогийн байж болох бүх матери, бүх энерги тэгээ бүх тийм суур хүч болох таталцлын хүч зэрэг бүгдээрээ нэгэн цэгт байж байгаа. Тэгээ тухайн нэг цэгээсээ тесрээд одоогийн бидний амьдарч байгаа ертөнц үүссэн гэж хүмүүс үздэг. За тэгээд энэ ертөнцийн анх үүслийг судлаа мэдлээгээд ямар ашигтай юм бэ гэхлээр одоогийн яг шинжлэх ухаанд нэг юм хоёр хууль, хоёр дүрм хоёулаа зөв хэрнээ хоорондоо тохирохгүй байгаа хоёр хууль байгаа байхгүй юу? Тэр хоёр хуулийн учрыг олоход энэ аягүй чухал болж байгаа. Тэр нь ямар хоёр хууль вэ гэхлээр Эйнштейний ерөнхий харьцангуй онол болонгууд за ертөнц макро түвшинд буюу том түвшинд бол бүх зүйлд үйлчилдэг. Одоо жишээ нь газар дунж байгаа алим болон одоо бүр тэр сансар окторгойд байгаа том гариг хоёрын үйлчилж байгаа хууль нь адилхан хэрнээ нэг л зүйл дээр тэр хууль үйлчилдэг. Тэр нь юу юм гэхээр бидний бүр харж чадахгүй атом электроны түвшинд буюу маш жижигхэн болоод ирэхээрээ тэр хуулиуд үйлчилгээ болцдог. Тэгээд тэндээс квантум механик гэдэг зүйл гараад ирж байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр яагаад хоорондоо тохирдгүй? Энэ хоёрын хоорондох холбоо, харилцааг тогтооход Big Bang буюу их тесрэлтийн онолыг судлах нь аягүй чухал болчихж байгаа. За тэгэхээр их тесрэлтийн онолыг ойлгохын тулд бид яг үндсэн дөрвөн хүчийг одоо суур хүчийг ойлгох хэрэгтэй. Эхний хүч нь олонгууд татах хүч. За таталцал олонгууд ерөнхийдөө бол масста болгоныг татж яадаг тухай. За дараагийнх нь олонгууд цахилгаан соронзон. За энэ олонгууд цахилгаанцсан бөөмүүдийн хөдөлгөөнийг одоо захирдаг хууль хүч гэх юм уу. За дараагийнх нь олонгууд англиар weak nuclear force, монголоор олонгууд сул цөмийн хүч болох байх. За энэ олонгууд атомын цөм дотор байгаа протон, нейтроныг хоорондоо одоо холбож байдаг хүч. Нөгөөх нь олонгууд strong nuclear force буюу хүчтэй цөмийн хүч. Энэ олонгууд юу гэдэг юм бэ гэхлээр протон болон нейтроныг бүрдүүлж байгаа одоо quark гэдэг бүр жижигхэн зүйлсийг хоорондоо холбож байдаг хүчийг хэлдэг. Тайсны үдж байгаагаар олонгууд их тесрэлтийн онол болоод
1 секундыг за хэдэн тэрбум, хэдэн мянган тэрбум хуваасантай тэнцүү тийм бага хугацааны дараа энэхүү дөрвөн хүч агандаа нэгдсэн хүч байсан нь салсан гэж үздэг. За тэр үед олонгод бүр маш халуун байсан. Их тесрэлтийн үед олонгод маш халуун байсан. За тэгээд тэр үед олонгод бүх тийм атмос жижигхэн бөөмүүд буюу нейтрино, электрон, фотон, кваркууд бол бүгд тусдаа бие дааж оршиж байсан. Ягаад гэвэл тэр үед маш халуун байсан учраас тусдаа бие дааж орших боломжтой байсан. За тэгээд анда ертөнцид хилээд баг зэрэг хөрөөд эхлэнгүүт кваркууд хоорондоо нэгдээд протон, нейтрино болоод атомуудыг бүтээж эхэлсэн. За тэгээ бүгд бүх тийм бөөмүүд хоорондоо маш эвдээ найртай байсан юм уу гэхлээр үгүй. Яагаад гэхлээр кваркууд антипротон, антинейтрон гэдэг зүйлсийг бүтээж эхэлсэн заяа. Тэр нь ямар учиртай юм гэхлээр жирийн протон болон нейтроныг иддэг гэх юм уу нэг төрлийн материудыг бүтээж эхэлсэн байдаг. За тэгээд ертөнц хөрөн хөрсөөр энергийн нэгтаас болоод илүү их бөөмүүдийг бид бүтээх хэрэгтэй болсон. Тэгээ яаж яхаа тэр үе чинь нөгөө матери, антиматери гэсэн хоёр анзын байгаад бие биенээ эдэлцээ тусгаад байгаа гэсэн шүү дээ. А гэхдээ энгийн матери гэх юм уу илүү их байсан учраас энгийн матери болон антиматери хоёрын дайн дуусан гэж хэлж болно. За тэгээд энэ бүхэн та хэрэг удаан хугацаанд болж байгаа гэж бодож байна. Энэ бүхэн ердөө 1 секундын дотор болсон гэсэн үг. Их тесрэлтийн дараах 1 секундын дараа тийм олон үйл явдал болоод дууссан гэсэн үг. За тэгээд Тайсны хэлж байгаагаар олонгууд хэрвээ яг Big Bang их тесрэлт анх болж хахад матери болон антиматерийн тоон хоорондоо тэнцүү адилхан баланстай байсан бол ертөнц хизээч одоогийн шиг болохгүй зүгээр л тийм хоосон орон зай байх байсан гэж үздэм билээ. За тэгээд их тесрэлтийн дараах 2 минут гэхэд ихэнх атомууд хоорондоо нийлээд одоогийн хамгийн энгийн суур 2 элемент болох ус дүрэгч гели 2-ыг бүтээсэн. За тэгээ энэ үед болонгууд ус дүрэгчийн хувь нь 90 орчим хувь, гели 10 орчим хувьтай байсан. Тэгээд энэ үеийн ертөнцийн хэм нь 1 тэрбум орчим хэм байсан. Тэгээд одоогийн шиг зөндөө олон галактик, гой гаригууд, од, сар мар юу ч байхгүй. Юу байсан бэ гэхлээр зүгээр л нэг юм ус төрөгч болон гелийг ингээ сайхан тархацсан газар байсан гэсэн. За тэгээд тухайн үед гелийн маш нэгт байсан учраас ирж байгаа бүх гэрлийг өөртөө шингээж авч яасан. Тэгээд ийм ертөнцийн dark age буюу тийм ертөнцийн харанхуй үе 400 мянган орчим жил үргэлжилсэн гэж үздэг. За энэхүү харанхуй үеэр ертөнц хөрсөөр нэг 3000 орчим хэмтэй болоод ирэнгүүт гэрлийн фотонууд аялах боломжтой болж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр атом руу буцаж сорогдохгүйгээр бие дааж аялах боломжтой болж байгаа гэсэн. За тэгээд гэрэлтэй байна гэдэг чинь нөгөө харанхуй үед дуусаад ертөнц багаар гэрэлтэж эхэлсэн гэсэн. За тэгээ одоо яг нөгөө бидний ашигладаг маш гой том телескопууд спектрометрийг ашиглаад харж байгаа зүйл бол яг тэрхүү үеийг бид харж байгаа гэсэн. За сая бүгдээрээ дандаа секунд секундын хэдэн тэрбум хуваасан хэмжээтэйгээр ярьжсэн бол одоо бүгдээрээ хэдэн тэрбум жилийн нэрнэ. За дараагийн их тесрэлтийн дараах хэдэн тэрбум жилийн дотор юу болсон бэ гэхлээр фьюжн гэдэг зүйл басан. За фьюжн гэдэг зүйлийг энгийнээр ойлгох юм болно шүү дээ. Хоёр ус дүрэгчийн атом бие биетэйгээ маш хүчтэй мөргөлдөх юм бол хоорондоо нэгдээд нэг гелийн атом бүтээчихэж байгаа гэсэн. За тэгээ гелийн атом бүтээгээд тэр бүтээхдээ тодорхой хэмжээний энергийг бий болгож байгаа. За ингээд гелийн атом өсөнгөд хоёр гелийн атом хоорондоо дахиад мөргөлдөөд тэгээ нүүрс төрөгчийг бий болгох. За тэгээ тэрнтэй адилхан нүүрс төрөгч дахиад хоорондоо мөргөлдөж хүчил төрөгчийг бий болгох. За тэгээ хүчил төрөгчөөс дараагийн гих мэтэр нөгөө бидний мэдэх Менделеевийн үлгэх системийн хими элементүүд дараалалаараа үүсч эхэлсэн гэсэн үг. За тэгээд үлгэх системийн бүх элемент үүссэн юм уу гэхээр үгүй. Яг тэрхүү фьюжн гэдэг зүйл хизээ зогсдог вэ гэхээр төмөр дээр ирээ зогсдог заяа. Хоёр элементүүд хоорондоо мөргөлдөхдөө энерги гаргадаг гэсэн шүү дээ. Төмрийг бүтээхэд зарцуулж байгаа энерги нь гаргах энергиас нь хамаагүй их байдаг учраас фьюжн гэдэг зүйл яг төмөр дээр ирээ зогсчдаг. Тэгвэл төмрийн дараах элементүүд хэрхэн үүссэн бэ гэхлээр ерөнхийдөө бол од үсээд за тэгээ одныхоо цөмд маш ихээр төмөр бий болоод төмөр төвлөрөөд за тэгээд нөгөө фьюжн зогсчихж байгаа штэ. За тэгэнгүүт тэр од хизээ нэгдэд өгчл тараа. За тэрхүү од өөхөх үед өөрийнхөө их массыг буцаагаад сансар руу цацаж эхэлдэг. За тэгэхэд шинэ элементүүд үүсч эхэлдэг. Тэгэхээр энгийнээр бол төмрөөс илүү хүнд элементүүд од
өгсөний ачаар бий болсон гэж ойлгож болно. За ингээд элементүүд үстэд маш айтайхан явж исэн чинь нэг асуудал гарч ирсэн. Ямар асуудал вэ гэхлээр ертөнцид одоо бидний судалж болох бүх материйг тооцсноос илүү их таталцал байгаад байсан. Тэгээд энэхүү таталцлыг тайлбарлах гэхлээр яаж тайлбарлахаа мэдэхгүй. Тэгээд бид юуг оруулж ирсэн бэ гэхлээр хар матери гэдэг ойлголтыг оруулж ирчихэж байгаа. Хар материйг ойлгохын тулд бүгдээрээ цаг хугацаагаар аялаад Ньютоны үеийг очно. Ньютон юу гэж бодсон бэ гэхлээр байгаль дээр байгаа альва масстай бий болгон хоорондоо харилцан үйлчилдэг. Тэрийг одоо таталцлын харилцан үйлчлэл гэж нэрлэж байгаа байхгүй юу? Гэхдээ Ньютон яг энэхүү таталцлын яг цаадах механизм гэх юм уу яг яаж ажиллаж байгааг тайлбарлаж чадаагүй. Гэхдээ хэрхэн яаж тооцоолох томьёолыг бол гаргаж ирж чадсан байдаг. Бас нэгэн Ньютоны ойлгож чадаагүй нэгэн зүйл юу вэ гэхлээр хоёр биет хоорондоо хүрэлцээгүй гэх юм уу бие биеэсээ хол байгаа зүйлс энэхүү хүч хэрхэн үйлчлэгийг тайлбарлаж чадаагүй. За жишээ нь яагаад сар дэлхий дээр унчихгүй ингээ хөөрхөн хоорондоо эвтэн ярьтай байгаад байгаа юм бэ гэдгийг ч юм уу тайлбарлаж чадаагүй гэсэн үг. Энэхүү тайлбарыг хийсэн бэ гэхлээр Альберт Эйнштейн хийсэн. Түүнийхэр бол одоо масстай альва нэгэн объект өөрийнхөө эргэн тойронд байх цаг хугацаа болон орон зайг мөрөйлагч яадаг гэх юм уу? Тахилагч яадаг гэж үзсэн. За энийг амар энгийнээр тайлбарлах юм бол та маарал ч юм уу ямар нэгэн даавууг алчуурыг ч юм уу татж агаад дээр нь ямар нэгэн хүнд алим ч юм уу те тавингууд алимны эргэн тойрны алчуурын хэсэг одоо хавтгай байсан бол хавтгай байхаа болчихж агаад яг иймэрдүү байдлаар үйлчлэлт юм байна гэж тайлбарсан. Тэгээд үүнийг яг туршаад үзэнгүүд болдог хэрнээ яг ертөнцийн байгаа бүх тийм таталцлын зүйлийн 85% нь үл мэдэгдэх их сурвалжаас үл мэдэгдэх зүйлээс гарч ирээд байсан. Тэгээ одоо энэ нэг тийм олдохгүй байгаа масс хаанаас юунаас гарч ирээд байгаа юм бэ гэсэн асуулт 1937 оноос хойш эрдэмтдийг зовоож эхэлсэн. Ингээд нөгөө анх ярьсан dark matter буюу хар матери гэдэг зүйл за энэ бүхний одоо үндэс байж болох юм байна гэд одоогоор бид төр зур орхичихсан байгаа. Одоо болт бид яг dark матери гэж яг юу юм гэдгийг сайн мэдэхгүй яг ямар төрлийн матери гэдгийг ч бас ойлгохгүй байгаа. За тэгээд dark матери гэхлээр хүмүүс энэ чинь хар нүх юм биш үү гэж боддог. Хар нүх бол биш. Ягаад гэхээр хар нүх чинь болонгууд гэрлийг хүртэл өөртөө шингэх чадвартай тийм айхтар татах хүч байгаа шүү дээ. Гэтэл тэр нөгөө хар материйн цаана байгаа гэрлийг бол бид телескопоор харангууд харж чаддаг. Тэгэхээр бол хар нүх биш болчихж байгаа. За хар нүх биш юм бол аврах том одоо астероид ч юм уу те аврах том ямар нэгэн од сар байж болох уу гэхлээр бас болохгүй. Ягаад тэгэхээр энгийн одноос 6 дахин их масстай байгаад байдаг. Тэгэхээр бол энэ бол биш болчихж байгаа. Бас нэг асуудал байгаа нь юу вэ гэхлээр одоо бидний мэдэх хар материйн нөлөө нь яг бидний судалсан зүйл дээр бол агуу том зүйл дээр л байгаад байгаа. Нэг юм дан ганц одон дээр ч юм уу дан ганц нэг юм галактик дээр үүсэж байгаа нөлөөлөл ш бүр нэг юм ертөнцийн одоо 10.1 гэх юм уу тийм том хэсгийг хамарсан зүйл дээр гарч ирж байгаа учраас судалгаад их маш хэцүү болоо явчихж байгаа. Тэгээд тайсан болонгууд бид нар яг их тесрэлтийн онлын дараах эхний хэдэн мөчийг судалснараа хар материйн нууцыг олж мэдэх боломжтой гэж үздэг. Анх нөгөө ус дөрөгч гелий хоёр хоорондоо мөргөлдөө шинэ элемент үүсгдэг гэж ярьж байсан шүү дээ. За хар материтай бол тэгэж мөргөлдөж чадахгүй. Хэрвээ мөргөлдөж чаддаг байсан бол одоо бидний байгаа элементүүд бүгдээрээ одооныхоо шал өөр байсан. За тэгэхээр ерөнхийдөө бол хар материйн татах хүч хэрвээ байгаагүй бол тэр нөлөө байгаагүй бол одоогийн бидний од сар галактик хизээж үүсэхгүй байсан буюу би ингээд хизээж бичлэг хийж чадахгүй байсан. За ингээд завгүй та багч ч гэсэн астрофизикийн талаар тодорхой хэмжээний жижигхэн мэдлэгтэй болсон байх гэж найдаж байна. За тэгээд ирээдүйд бид илүү сайн судлаад ертөнцийн бүх нууцыг тайлах болтугай гэж хүсье.